Үүрэг энүүгийн аавгаан хүнийг өөрийн өргөмжлөн дээдэлдэгт байгаа юм. И. Кант. Зохиолч Бажуудан Ганбат. Үүрэг өгүүлэг. Амьдрал гээч хүмүүнийг алхам тутамд нь ухаажуулж өгдөг ажаа. Өгүүлэх нь буурал хорвоогийн тоосыг 80 шахам жил хөдөлгөж яваа хоёр хөгшин гал тооныхоо өрөөнд цайлж суулаа. Эмгэн цайгаа ууж хандсан бол өдөр хүүгийн авчирсан сониныг гарчиглаад өгөөч гэж өвгөн хэлээд сандал дээрээс өндийсхийн хоёр гараараа ширээний тавцанг илж тэмтэрсээр хайрцагтаа тамхиан олж нэг ширхгийг асаан мөн тийм маягаар үнсний сав авлаа. Хуруучин эмгэн нь эрт цагийн өргөн гэгчийн хүрээтэй харааны шил зүүгээд чичирхийлсэн гараар сонин бичиг шаржигнуулан дэлгэж будагных нь өвөрмц үнэрт хамарн сэрвэгнэн найтайхгүй өвгөн алайлан бурхан өршөө буянтай айлын бэр бол гэж хэлв. Буянтай айлын бэр болсон юм да гэж эмгэн хариу тавиад мушилдснаа. Сонины гарчгуудыг тамир муутай дуугаар аажуухан дуудаж эхлэв. 4-6-гийн даваанд оноолтоор барилдуулах боллоо гэхийг сонсоод өвгөн захив наадахынхаа доторхыг унш гэлээ. Бөхчүүдийн дунд байдаг найраа гээчийг арилгахын тулд үндэсний бүхийн барилдааны 4-6-гийн даваанд ам авдаг байсныг болиулж оноолтоор барилдуулахаар цэцдийн зөвлөл хэмээх удирдах хүмүүс нь хурлаараа хэлэлцэн шийдвэрлсэн тухай тэнд бичсэн байлаа. Хуралд оролцогчдын хэлж байсныг нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн уг сурвалжлагыг өвгөн шимтэн сонсоод жаахан амс хийгээд дахиад нэг дуудаад өгвөл сайнсан. Дөнгөхүү гэвэл эмгэн дөнгөнөө хэмээгээд зөөгсөн цайнаас хэдэнтэй болгон хоолойгоо засаад уншлаа. Үлгэрлвээс саяхнаас бичиг үсэг сурч байгаа 1-р ангийн сурагч багштан шалгуулах лугаа идэл аялгаар хичээнгүйлэн уншсаар арай хэм барахгүй нүднийх нь угаар хоёронтоо чимхэн хатгалаа. Түүний зүүсэн ойрын харааны шил уг нь өвгнийх юм. Эмгэн ном сонин унших мэт нарийн ширийн үйл хийхийг болоод удсан юм санж. Тиймээс хараа муудсан ч нүдний шил хэргэлдэггүй байжээ. Сонин уншчихдаг байсан өвгөн нь нүдний даралт гээчээс болоод өнгөрсөн намраас мөрөн үцхэм болчихсон аж. Хүүхдүүд нь эцгийгээ авч эмнэлгээр баахан явсны үр дүн гэвэл өвгөн өдөр шөнийг ялгах төдий болжээ. Эмч нар нүдний даралтанд дэндээд харавчихвал таг болно. Тэгвэл өдөр шөнийг ч ялгахгүй. Тас харанхуй болчихвол сэтгэл санааны гүн хямралд ордог юм. Харвахаас нь хамгаалж мэс ажилбар хийлээ. Хүнээс илүү үр дүн гарахгүй хэмээжээ. Ингээд олонний хэлдгээр хоёр нүд нь гэгээтэй төдий болчихсон гунигт түүхтэй. Эмгэн шилээ аван нүдэ анж хэдэнтэй нухлаад харвал очис мэт зүйлс өмнөр нь хөвөрч байх шиг агаад толгой нь үл мэдэг эргэх ажээ. Өвгний шил надад таарахгүй байна уу? Эсвэл би зүүж дасаагүй ном сонин уншихаа болоод олон жил болсноос уу гэж бодож суулаа. Өвгөн тэр найраа гэж үндэ хэтрээд байсан юм аа. Ингэхээс өөр аргагүй болсон та. Уг нь 6-гийн даваанд ам авч байвал сайнсан. Тэгтэл найрааны заам бас гараад ирж ухаа юм гэж
эмгэндээ ярьлаа. Найраа гэж одоо тэгээд бүр арилах болов уу гэж эмгэн асуулаа. Эмгэн хизээнээс бүх сонирхож явсангүй. Сая уншсан зүйлийнхээ цаад нарын учрыг мэдэхгүй. Ерөнхийдөө үндэсний бүхийн найраа гэж нэг юмыг алга болгох гээд байгаа юм байна гэж л ойлгосон хэрэг. Зүгээр л өвгнийхөө ярихыг урамшуулж ийн асуужээ. Огоот алга болчихгүй л дээ. Гэхдээ нэлээд багасна. Ягаад гэхээр гээд өвгөн дуртай наргагүй ярьж гарлаа. Өвгөн бол бүхийн их хорхойтон юм. Эмгэн мөн хоёр. Тийм учиртай юм би гэх мэтээр өвгнийхөө яриаг донжин олоод дөгөөж байлаа. Эмгэн өвгнийгөө ажиглан элдвийг бодсоор өвгөн халзан толгойгоо цогнойлгон таазууд харах мэт суугаад ярина. Нүд нь ямар нэгийг илэрхийлэхгүй болохоор царай зүс нь баахан ондоо болчихсон чим шиг хархаан болсноос хойш инхүү толгойгоо цогнойлгох болжээ. Хөөрхий минь угийн урьхан харцтай хүнсэн одоо үзвэл ширүүндүү дүртэй чим шиг хараатайгаан байх та. Хүмүүстэй бүх ярихаараа нүд нь гэрэлтэж байтгсэн. Нүд сэтгэлийн тойлгож үн юм та хэмээн эмгэн харамсан хайрлан бодохгүй томоо гэгчийн тусал нулимс өөрийн ирэхгүй гарч ирээд урсаар уруулын даван аманд нь орлоо. Их л шорвог амттай санагдав. Энэ хоёр хөөрхийс эсгэл халуун цустай эдгэр залуу настайда тоонтой гэрт толгой холбосноос хойш 50 хэдэн жилийг элээжээ. Үр хүүхдүүд ачзээ 30 нар гээд өнөр олуулаа. Нэг хүн эхнэр хүүхдийн хамт хоёр хөгшинтэй аж төрнө. Бусд нь зэгстэй нуурандаа эргэн ганганлдах намрын шууд шиг ирж очин байх авч ажил төрөл хичээл ном гээд дор бүрнээ цав зай хомс. Өглөөнөөс үд хүртэл үдээс үдэш болтол хоёр хөгшин гэрээ сахина. Хэдэн хүүхдийнхээ буянд хоньны мах цайны сүүгээр дутах нь үгүй. 3 өрөө дулаахан байранд сууна. Өвгнөө хооллож умдлах, ойр зуур хөдөлж явахт нь юм мөргүүлчихгүй байх. Тамхи тарианых нь галыг хямгадах, хэрэгтэйг нь олж ойртуулж өгөх гээд асрах тойлох ажил эмгэнд мундахгүй. Зах зээлээр явж мах шүл авчрах төхөөрхөөс авахуулаад элдвийг хийлцэн эмгэндээ тус болдог байсан өвгөн аяга дүүрэн цай тэгшхэн бариад уучхаж чадахгүй болчихно гэдэг гачлантай. Хархаан болоод хагас жил болж байгаа болохоор байдалдаа төдийл дасч дадаагүй ач. Зүгээр суудаггүй нэг бол уншиж, үгүй бол ямар нэгийг оролдож эсвэл агаар салхинд явангаа альвааг амжуулж сурчсан хүн гинт ийм болчхоор хийх явах нь бүрмөсөн хумигдчих нь ойлгомжтой. Тэгэхээр дандаа шавайгоод зүгээр суугаад байж чадахгүй бие жилхэн эрхэнд орон дээр хажуулна. Хажуулахаар унтна. Өдөр унтчихаар шөнө нойргуйтан тамаа цайна. Нойр эсвэрхээр элдвийг бодно, хөрвөөн, босно, явна, тамхилна. Өвгнийг дагаад эмгний нойр дутуу. Хадан гэрн сөөм ойрцсон ч гэлээ хараагүй болно гэдэг ертөнцийн нэг том зовлон мөнөөс мөн. Санаа сэтгэлч ямар ойлгохтой байх вүлээ? Заримдаа бухимдах, гоморхох янзтайч угийн сүрхий хүн болохоор биеэм барьж чадна. Сохор хүний зовлонг сохорсон хүн л мэдэх биз.
Өвгөн ярьсаар, эмгэн бодолд дарагдсаар. Үр хүүхэд олон ч өргөж тэтгэх нь ганц нэг гэж Бурхны номд байдаг гэсэн. Манай муу хэд харин бүгд л бид хоёрыг өргөж тэтгэх юм хөөрхийс. Тийм өрс заяасна нь энэ сайхан хүний минь л буhin та. Муу данхар өвгнөн хайр халамжаар дутаан сэтгэлд нь юм хийчихгүй юмсан. Тэгвэл хэдэн хүүхдийн маань хожмын үйлсэд тусгүй байж мэднэ. Өвгнийг байнга асарч тойлох зав боломж хүүхдүүдэд маань алга. Хэн нэг нь над шиг байнга дэрэгдэн байна гэхээр ажил амьдрал нь хэцүүднэ гэх мэтийг эргцүүлж байтал үүнээс аван хайлан намайг төрүүлээд унтчихвал энэ маань яах болж байна? Нүдтэй би сүултэх нь мөн байх нь гэх бодол эмгний толгойд харван орж ирлээ. Тэгмэгц. Бурхан минь, та ямар чухал юмыг мунхаг надтай ухааруулж хайрлав. Би чинь энэ муу өвгнөө ийм болцохоогүй байхад үүнээсээ л төрүүлж нүд анихсан гэж аминчхан юм боддог байсан нүгэлтэн. Бурхан минь л ивэнгийг үллээ. Түүнээс биш усан нүдтэй, цусан зүрхтэй, тэнэг дээрээ зөнөг залгасан хөгшин би яавч үүнийг бодож олохгүй. Бурхан минь, нэгэнт намайг сэхэр үлсэн юм чинь энчлэн болгож өгөхийг түмэнтэй гуйв. Хэмээн шивнэж нүдээ анин залбирч байлаа. Зохиологдсон Бажуудан Гамбат 2002 он. Уншсан Эрхэнбаярын Баттарж 2025 он.